Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өнөдөр гайхамшигтай хамт подкастын маань 23 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. There is no shame in not knowing. The shame lies in not finding out. Assyrian proverb. За тэгэхээр өнөөдрийн маань персепт ч гэсэн өчигдрийнхтэй ерөөхдөө ойролцоо Ассир улсын Зүрд зүг байлаа. За ичим за хүлээж аваа шин гэдгийг ч одоо ичхүр сонжургүй байдал гэх юм уу? Жохон хурц үгээр орчуулчих шиг байлаа гэхдээ за ичхүр сонжургүй байдал гэдэг нь юм мэдхгүй байгаадаа биш харин тэрийг олж мэдхийг оролдохгүй байгаа туршноо. За бид нар хэлдэг шүү дээ. Ингээд ямар нэг юм болохоор эсвэл хүн чамаас ингээд чиний мэдгүй юм асуухаар би мэдгүй гэл. Нөгөө нэг жоохон байхтаас тоглодог. Мэдгүй чадахгүйсэн зү ирээс гэл тоглодог шиг. Бүх юмыг нэг бол мэдгүй эсвэл чадахгүй гэд нэг тэгдэг дээ. Яг л тэр шиг ингээд хүн мэдгүй байж болох ч гэсэн мэдгүй зүйлээ мэдэж авахыг оролдохгүй байгаа нь өөрөө үнэхээр тийм одоо сайн зүйл биш ээ. Мэдгүй байж болно. Тэр бол ойлгомжтой шүү дээ. Хүн гэдэг энд чинь ингээд энэ хорвоо дэлхийд байгаа энэ их мэдээллийг бүгднгийн ингээд толгоонд ингээд байлгах юм бол юу гэмдэ компьютер ч гэсэн халдсан шүү дээ. Хүний толгой ч гэсэн халдаг байхгүй. Хитрхийг хачаалаа. Яг л тэр шиг тийм юм болно. Гэхдээ тодорхой хэмжээгээр бид нар ингээд нэг өөрсдөө сонирхсан ч юм уу те эсвэл өөрсдөд шаардлагатай зарим нэг мэдгүй гэдэг зүйлсээ мэдэж авахыг оролдож байгаа нь өөрөө бид нарыг одоо нөгөө цаашдынхаа амьдралыг яг ямар хуу авч явах вэ гэдэгт бас их нөлөөлнө. За нэг жишээ авъя л да. Хамгийн оройн жишээ болохоор нөгөө нэг мэдээж бид бүхний өдөр тутамдаа хамгийн их цаг өнгөрүүлдэг ажлын газар байгаа. Ажлын газар за та ингээд нэг мэрэгжилт нь байлаа гэж бодъё л доо. Тэгээд таны удирдлага ингээд танаас ингээд юм асууж чинь. Таны бүр огт мэдгүй. Бүр сонирхож уншиж байгаагүй, мэдээ гэж бодож байгаагүй юу? Тэгсэн ингээд за чи энэ талаар юу мэдэх үү гэж асууж. За нэг хувилбар нь болохоор та би юу ч мэдгүй. Эсвэл сонирхож байгаагүй. Эсвэл мэдэх юм алгүй захирлаа ч юм уу те. Тэгээ илчлээ. Захирлж юу гэж бодох вэ? Таныг мэдгүй л юм ээ гэж бодно. За хоёр дахь хувилбарыг аваад үзье. Наадахыг чинь би сайн мэдгүй. Гэхдээ яг юу гэдгийг олоод мэдчих болно захирлаа. Би нэг судалж байгаад хүрээд ирээ. Та тэгээ хоёулаа тэгж байгаад илүү нухацтай ярьцгаая. Гэт бас нэг хариулж байна. Энэ үед танай захирал таныг юу гэж бодох вэ гэхээр чин оролдлоготой юм хийгэж бодсон бас дэжгүй юм биш үү гэд. Тухайн үеийн таны ингээд нэг жижигхэн нэг арай нэг юм өөр өнцгөөс ингээ хараад хэлсэн үг. Таны бас тэ цаашдын амжилт, карьер ч юм уу. Одоо яг энэ жишээгээр болохоор тэ карьер, амжилт тэгээд өөрийнхөө нөгөө хийж байгаа ажлыг үнэлүүлэх тал дээр амар их гэд юу болж өгнө? Хөшөөрөг болж өгнө. Яг л тэр шиг хідүүлээ өнөөдрийнхөө таалбараар өөрсдийн хизээч мэдээ гэж бодоогүй зүйл одоо таныг өдийг хүртэл ингээм амьдрахад хин нэг нь танаас асууж лээсэн байж тараа штэ. Тэгээд тухайд нь би мэдгүй гэдээ ингээ хайчихсан хэрэг зүйл байх юм бол тэрнийхэн талаар мэддэж аваад хідүүлээ дор комент хэсэгт сайхан ярилццгаая. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөж байна. Та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.